Нойрон дараагийн 7 хоногоос эхлээд завгүй болно. Одоо зөндөө өвдөд хөвтлээ одоо болсон. За тэгээд норогийнхаа энэхүү болон тавтай морил өмнөний бичлэг дээр би ярьсан шүү дээ. Би ингээ ухаан алдаж унаад тэгээд ингээ өөр дэлхийд дээр очиж надад энэ дэлхийгээс юу ч хүсгээд байсан гэд би зөвхөн энэ дэлхийгээс тэгвэл ноороо энэ дэлхийгээс юу сайдвал ноороо юу хүсдэг юм бэ гэвэл би юу хүсдэг вэ гэхээр зүгээр л амар амгалан гэртээ токсик харилцаагүй сайн ээж хүүхдүүдтэй сайхан харилцаатай гэр бүл маань аз жаргалтай хүүхдүүд маань аз жаргалтай хүүхдүүд нь нүднээс нь гуниг хурахгүй нөхөр минь гундахгүй ядарсан царайгүй тэгээ нөхөр маань аз жаргалтай бид нар бүгдээрээ аз жаргалтай тийм л гэр бүлийг би тийм л амьдралыг би энэ амьдралаас хүсэж байгаа заяа тийм амьдралыг би бүтээхээр зорж байгаа хичээж байгаа. За мэдээж бид нар төгс биш алдаа гаргана бүх хүн төгс биш алдаа гаргана. Гэтэ хамгийн амар амгалан зүйл хоорондоо хэрэлдэхгүй байх, токсик харилцааг байх. Одоо би нөхөртөөгөө гэрлээд 13 жил болж байна. Сая сүүлийн яг саруудад 12 сараас хойш миний бие өвдөд би бол үнэхээр нөхөртөөгөө харилцаа таарахгүй байсан. Би тэр хизээж хэрэлдэж байгаагүй хэрэлдсэн заяа. Би нөхрийгөө урд нь ингээл манай нөхөр амар сайхан харилцаатай айгүй намайг ойлгож байна. Би депрешнтэй үед намайг ойлгож ингэдэг гэсэн чинь би ингээ нөхрийгөө хизээ сайхнаар харахаа болсон. Бүр ингээ муудалцаад орилж хашгираад байнга чи яваадаг, чи намайг хаяа яваадаг. Би чамаас салмаар байна гэж тэгээд сүүлдээ бүр салмаар салах шийдвэрээ гаргаад би тэр ингээ тустай амьдарч үтсэн заяа. Тэгээд би ингээд нэг мэжик хүнтэй таарад та нар мэдчихэж ундрах хэмжтэй таарад. Тэгээ ундрах хэмж чинь барихаас гадна бас ингээд үнэхээр ийм надад бүр ингээд бүтэн амар амгалан өгсөн зай. Би ингээд ундрах хэмжид бариуллаа зогсохгүй би ингээд давхар заслаа хийлгсэн юм шиг. Миний ингээд сүн би дотор ингээд галзуу хүний сүнс орцсон байсныг зайлуулад яг миний өөрийн ноорог ингээд гин сүнсийг ингээд дотор минь оролцсон юм шиг тийм мэдрэмжийг авсан заяа. Тэгэл би ингээд харсан чинь үнэхээр би буруу юм хийж исэн юм. Би ямар муухай ам хэлээрээ муу үйлдэл хийдэг. Тэгээ би бас хэлсэн те чи үгийн муухагаар хайртай хүний хийвэл үл өөрийн чам дээр ирнэ гэдэг чинь би ямар учиртай тэгж хэлсэн бэхэр би ингээ ихчтэйгээ муудалцаад тэгээ ихчийг ингээ муухай үгээр хэлсэн би сэтгэл санахгүй байгаа хэлсэн гэж аах. Тэгээ манай их намаа блог хийсэн. Тэгээд хүний цусан төрөл хүмүүс хоорондоо хэрэлдэх чинь хамгийн муу байд юм байна. Хамгийн би аль нь өвдөн, аль нь би энэ өвдөн, аль нь ажил нь болохгүй, аль нь сүлд хямранд оройтдаг тийм тэгж үздэг юм байна. Өвд эцэс хүмүүс одоо бидний ахмад настай хүмүүс тэгж ярьдаг, үздэг одоо дээр үеэсээ бид нар ивийг хичээж те ах нь хаалт хөндлөж дүүгээ дэлэм хөндлөж иргэдэг зүр цэцэн өгтэй ингэж ирсэн хүмүүс учраас цусан төрлийн хүмүүс хоорондоо юусоо тэгж муудалцаж болдгоо юм. За тэгээ нөхөртөөгөө муудалцсан хичтэй ингээ миний амьдрал бол зүгээр мэс бод ингээ зүгээр амар болчихж байгаа байхгүй юу би бүр ингээд ямар ч итгэхгүй. За тэгээд ингээд ерөөсөө ингээд дороотоод би чинь байнгын би өвдөхгүй өвдөлт гэж байхгүй болчихж байгаа шүү дээ. Тэгээл ингээл хоёр том хаалганы юм заалттай хаалгаанд орох юм төлөвлөгөөтэй болцсон. Нэг нь ходоодны хоргоо хавдрын ходоодноос ургацаг ахуулна нөгөөдг нь эмэгтэйчүүдийн хаалгаа гэдэг ингээд бүр ингээд зүгээр тэр хүнтэй уулзрахаас өмнө би зүгээр амар болцсон заяа. Тэгэл тэр хүнтэй уулзрал би зүгээр ингээд миний амьдрал одоо ингээд та нар харж байгаа те амар гоё ингээд тайван миний уг хүн бол айгүй тайван айван тийм айгүй хичнээн хөдөлгөөнтэй сэргэлэн ч гэсэндээ тийм айгүй тайван хүн байсан юм лээ. Тийм болохоор би одоо үгээ хүнд хэлж байгаа үгээ нөхөртөө хэлж байгаа хүүхдүүдтэй өгдөж байгаа үгээ маш сайн бодож цэгнж хэлж байгаа өөрөө маш их өөрчлөгдсөн. Үнэхээр намайг шинэ ноороо алсан гэж хэлсэн. Тэгээд хүн 5 наснда ухаан суухгүй бол 50 наснда ч ухаан суудаггүй. Тэгээд яг одоо энэ наснда ухаан суугаад үнэхээр ойлгож байгаа чинь баяр хүргэе гэж хэлсэн. Тэр ихч маань тэгээд миний амьдралд очиж ирсэн хамгийн гайхалтай хүмүүсийн нэг. Тэгээ би үнэхээр их баярлж явах болно. Тэгээд энэ мэдчлэн бидний амьдралд эргэн тойронд маш олон гайхалтай хүмүүс байдаг. Бурхан биднэрөө тэр гайхалтай хүмүүсийг явуулдаг, учрах ёстой хүмүүс учирж уулздаг. Тийм болохоор элдв янзын
юм хүсгээс илүү амар амгалан токсик харилцаагүй бие биенээ илүү хайрлаж ойлгосон урт удаан амьдрал урт удаан одоо гэр бүлийг бий болгохыг би зорж байгаа. Манай аав ээж хоёр одоо болтол хамт амьдарч байгаа. Одоо 70 хэдэн жил хамт амьдарч байгаа. Тэгээд би ээж аваасаа дандаа үлгэрдүүрэл авдаг. Миний аав ээж хоёр хизээж бидний хажууд, миний хажууд намайг ухаанарсан хошноос хойш нэг ч хэрэлдэж муудалцаж байгаагүй. Намайг ер нь нэг муухай үгээр хэлж загнаж байгаагүй. Маш эрэхтэй анхил өсгсөн намайг маань байнга намайг хайрладаг. Дандаа л миний охин хөөрхөн, миний охин өстө хөөрхөн шүү гэж дандаа хэлдэг. Одоо л хэлдэг. Тийм болохоор би ийм удам сайтай, манай удам айгу мундаг хүмүүс байдаг. Тэгээ удам сайтай аль хүүхэд учраас би тэгж урт удаан амьдрал 50 амар 50 гэр бүлийг бүтээхийг хүсэж байгаа. Энэ миний зорилго, нөхөртөөгөө салахгүйгээр илүү сайхан удаан амьдрахыг зорж байгаа. Энэ л миний хүсэл, өөр би юу ч хүсэхгүй. Тэгээд эцсийн өдөр хаана очих нь бид нар мэдэхгүй. Тийм болохоор бид нар бүгдээрээ л өөр байдлаар амар амгалан олж, өөр байдлаар тавширлаа олж байгаа. Тэр үгээрээ л яв. Хүн болгоны сонголт өөр, хүн болгоны хүчлэх бид нар тийм ирэх байхгүй. Тийм болохоор өөрийнхөө эрх чөлөөтэй сайхан амьдрал заяа. Хин нэгэн токсик хүний эрх ашигнд тэр хүнийхээ эрх ашгаар амьдрах биш. Өөрийнхөө хэн байсныг санаад өөрийнхөө эрх чөлөөгөөр амьдрах хэрэгтэй. Тэгээ хамт амьдралаа гэдэг чинь бие биенийхээ эрх чөлөө, бие биенийхээ дуртай зүйлийг хорж боох биш. Харин ч дэмжиж бие биенээ сайхан дэмжээд чи чадна, чи ингэнэ гэж ард нь бат зогсож явах тийм эхнэр нөхөр хоёрыг бий болохыг хүсэж байгаа. Бид хоёр тийм үр хөвгтэй тийм орчинд өсөхийг хичээж байгаа. Тэгэхээр миний зорилго бол энэ. Тэгээ та бүхэндээ амжилт хүсье, эрүүл энхийг хүсье. Илүү сайхан зүйл ярьж, сайхан амьдралыг бодож, тархиа илүү байнга эерэг энергитэй цэнгэлж яваарай гэж та бүхэндээ хүсмээр байна. Баярлалаа. Өнөөдрийн бодоогүйгээр дуусчихна. Баяр таа.